байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Уралдаж агаад ухарч тавьдаг, вээлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тонтгонон бүжгэлдэг, азийн мөмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан, хөгжилтийг хөөрхөн дүүрийн маань оролцдог, Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос бяцхан хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхэлдэг билээ. Манцуутай жаахан тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгэж гэлээ. Тэв дэлхийд нэр алдран зөрөө тулсан тамирчид динж хотойд барилдах бөхчүүд үзэсгэлэн гой монголжингоо охид үйлэн дуран үгэн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж олимпийн тэнгэрт эх орныхоо төрийн дуулыг ихшиглүүлж алтан соён талбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс түрэн гарч яваа лээ. Ингээд игдүүтийн хөөрхөн дүүнартаа амжилтын дээдийг хүсээр өгөөд тэв дэлхийд нэр алдран зөрөө тулсан тамирчид динж хотойд барилдах бөхчүүд үзэсгэлэн гой монголжингоо охид үйлэн дуран үгэн цэцэн олон алдартангууд болж олимп тэв дэлхийн дэвжэнэ их болсон Монгол орныхоо төрийн дуулыг хэвшиглүүлж алтан соён талбайгаа мандуулах авраг олон тамирчид болоорой гэсэн сайхан өрөөлөөр нэвтрүүлгээ эхлэж байна. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан автораалын уралдаанаар эхэлдэг. За ингээд эхний хөөрхөн 5 тамирчдаас маань бусдыгаа хөшөөчлээд бондоо идэл тавьсан сэргэлэн турсан сэдгэр охин сэтгэл татам царайлаг нисхэн бол Соёлбаатар өвгтэй Амин Эрдэнэ дуу маань ялаа. Амин Эрдэнэ дуу маань 11 сар 5 хоногтод амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа хөшөөчлөн дагуулж аваа аавын мундаг хөөрхөн мисээ. Амин од гэж хөрдөн дуудулдаг. Амин одохон ардын дуугаа идэж уртын дуугаа янгуулж хипхопоор өглөж химнэл данжийг нь тааруулан сайхан бужиглах хоббитэй тараг бантан бууз гурвыг таваран идэж мишээд суух дуртай хөөрхөн охин маань дуунд үнэхээр дуртай ардын жүжигчин уртын дуучин болж түмэн олныхоо санрыг мэлаасан тунчиг мундаг урлагийн од боллоо. За 2 дугаар байранд маань одхоо авахтай инх од дуу маань гараанаас гарлаа. За төрсөн өдрийнхөө баярын өдөр тэмцээн уралдаанд амжилтаа оролцож байгаа инх од дүүтэй төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уртаа наслаарай дүүмэн удаан жаргаарай дүүмэн хүний сайн бүхэнтэй уулзаарай учраарай дүүмэн хөлгийн сайхан бүхнийг унаарай давхаарай хүү минь ээ. Хүсэл бүхнээ биелүүлээрэ сансан бүхнээ хийгээрэ сарвайсан бүхнээ аваарэ төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Бомбахай гэж хөртөнд дуудулдаг. Бомбахай хүмүүс маань удирдлага бариад зурагтаан хүүхэлдэйн кино тааруулаад үзчихдэг ухаалаг мундаг лидер оролцогч гинэ. Ухаалаг хөөрхөн хүү маань төвлөрч байгаад бүхнийг шинжиж судлах хоббитэй банш бууз пиццан дуртай дуу маань хөх тэнгэртээ дүүлэн нисэн хөлөг онгоцны сайхан нисгэгч залуу болно. 3 дугаар байранд маань мөнх тулга авахтай мөнх хүслэн дуу маань гараанаас гарч байна да. Царайлаг, мираадаг, нуруулаг, бон дайсан, түн тийсэн, бум байсан хөөрхөн бор бамбурш маань ирж явна да. Хөөрхөн бор бамбурш маань өнөөдөр хорвоо дэлхийдээ мэдлээд 10 сар 6 хоног байгаа. Бамбахай гэж хөртөнд дуудалдаг. За бамбахай маань дуулах дуртай, бүжиглэх хоббитэй, түүгээр аялан түмэн ажлыг амжуулан зурагт үзэн зургаан ахуулаад поз авна, бөмбөгөөр тоглоно. Бүхий л өдөржин хорвоотой танилцсан шүү дээ. Бууз чансан бүхэл маханд үнэхээр дуртай дуу маань ард түмнийхээ нэрийг дэлхийн давцнаа цөөрэй тулсан амар амгалангийнхэн төлөө энэ бие зүрх сэтгэлэн зориулсан мундаг цагдаа хурандаа генерал болон гэлэлзэх болно. За 4 дугаар байранд маань алтан гэрэл авахтай бэлэгт дуу маань орж ирж байна. За бэлэгт авраг маань Манцуутай тамирчин нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнрийн маань хамгийн ихний тамирчин хамгийн сайн удирдагч манлайлагч маань байлаа. За бэлэгт авраг маань 10 сар 13 хоногт
Хаахандаа гэж хөрдөнд дуудалдаг. Нүдэндээ галтай хаахантай, нүүрэндээ цагтай хаахантай, тэнгэрлэг нэгэн хаахантай, тэнхлүүн зантай хөөрхөн хаахантай, тэргэн дотроо бархтаж ядна тентэр тонтор давхаад ороод ирлээ. Хаахандаа хүмүүс зурагт үзэн зугаалж гадуур салхилна, хүндийг өргөн, хүчийг үзэн, барилд нь бас ноцолт нь хөгжилтэй гэх чинь инээд алдан хөөрхөн ног хөхөрт суух дуртай. Бүхэл маханд бандайдл суугаад түнтэйдл идэх дуртай дөө маань мянган шавтай ардын багш доктор профессор залуу болно. За ингээд хамгийн сүүлд ирж яваа энэ жилийн Баян хотод ирэх жилийн төрөө магнаа сүүл мушигсан сүрхий мундаг оролцогч хөгжил хөөрийн дэд хөөрхөн бяцхан тамирчин Отгонбаатрын ханган авраг маань илаа. За ханган авраг маань өнөөдөр 11 сараар хүрч байгаа хөөртөн дуудаг нэрийг нь царайлаг цагаан бамбарууш гэж хөөртөн дуудуулнаа. За данайсан ханган авраг маань дангар алхаата далаавангийн өндөнгөөгөө далмөрөн дарсан гизэгтээ даанчиг сайхан төрсөн хүүдээ. За цэмцээсэн хөөрхөн ханган авраг маань тэргэн дотроо багтаж ядаад тентэр тунтар давхан орж ирлээ. Ирээдүйн их аврагта энэ удаагийн дугаарыг маань царайлаг цагаан бамбарууш та. Бамбарууш маань барилд нь ноцолт нь хүндийг өргөн хүчийг үзнэ. Хүн болгонтой барилдах хоббитэй, хөөрхөн гэгч нь бүжиглэх бас дуртай. Бантан чансан бүхэл маханд үнэхээр дуртай дуу маань алтан гартаа бурхан ухаантай инженер болж их хотынхоо хөгжил цэцгэлтэнд энэ бие хувь нэмрээ оруулж олон сайхан барилгуудыг сөндөрлүүлэн барих болно. Ханган аврагтай баяр хүргье. За хоёрдугаар үеийн хөөрхөн дүүнрийг маань хөшөөжлээд хөл хурдтай дөрөө чангатай ёстой л нэг жирэтл тавьж яваа жимсэн улаан уруултай чихтэй янзын хөөрхөн месийг сэрг хажи авахта Аружан гинэ. Аружан охин маань олноос онцгой бусдаас гуцгаа жирвээсэн хөмсөгтэй жимсэн улаан уруултай чихтэй сайхан мис охин байла. 10 сар 16 хоногтод амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаа хөшөөжлөн дагуулж алтан медалаар ингрэм билаасан Аружан охиныг Ариука гэж хөөртөн дуудуулдаг гинэ. За Аружан охин маань бөмбөгөөр тоглоно. Бүхий л өдөр чинь шинжлэн судлан хүн болгонтой зургаан авахуулаад хад энийгээд хөөрхөн гэх чинь тоо зааван шүү дээ. За ингээд олноос онцгой бусдаас буцгай супер мис маань там бууз тунчиг амттай банштай шүл бас борцгонд үнэхээр их дуртай. Хөөрхөн охин маань IT инженер болж төр улсдаа энэ би хувь нэмрээ оруулж төмөн олноо манлайсан тунчиг мундаг лидер бүсгүй болон гэлэлцнаа. За хоёрдугаар байранд маань баяр авахтай хэн мэдэх дүү маань орж ирж байна да. Ээдээ хөөрхөн хэн мэдэх минь. За энэ удаагийн дугаард оролцсон гихтүүдээ хөөрхөн хөвгүүдээс маань хамгийн тайван, хамгийн дүлгэн, хамгийн хөвгөлтэй, хамгийн баяр баясгалантай, хамгийн хөөхд маань хэн мэдэх хөө маань нэлээ. Дөлгөөхөн бар бамбарууш маань дөнгөж өнөөдөр 1 нас хүрч байгаа гинэ. Хөөрхөн дөлгөөн бар бамбарууштай төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уртаа наслаараа хэн мэдхээ, удаан жаргаараа хэн мэдхээ, хүний сайхан бүхэнтэй уулзаараа учраарай, хүсэл бүхнээ биелүүлээрэй. Хөөрхөн дүүгийн маань амьдралын замбар өргөлт сүүн цагаан байж аз жаргалаар бэлхэн амьдрах болтугай. Төрсөн өдрийн гал халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Хөөрдөм хөөрхөн дөлгөөхөн бар бамбарууш минь. Бархуу гэж хөөртөн додолдог зурагт үзэн зугаалаж гадуур салхилна. Ам хувраагүй шулгана, ая голгүй бүжиглэн, ардын дугаа аялах дуртай, уртын дугаа уянгалуулан сох дуртай. Жимсний нухшиг жигтэйхэн мундаг жирмит инээд суугаад идэх дуртай хөө маань алтан гургалтай шиг дуучин болж ард түмнийхөө санрыг мэлаасан ардын жүжигчин болноо. За 3 дугаар байранд маань отхон сүрэн авахтай оюун бэлэг дуу маань орж ирж байна. За яста цэцэг хичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн оролцогч бол отхон сүрэнгийн оюун бэлэг дуу маань нэлээ. Үргэлжил инээд алсан хөөртөм хөөрхөн оролцогч маань өнөөдөр 11 сар хүрч байгаа. За жирвээсэн хөмсөгтэй жимсэн улаан уруултай чихтэйхэн янзын сайхан монголжинго хөгжил хөөрийн дээд хөл хөнгөн дөрөө чанга хөөртэйхэн баяртайхан энэ удаагийн дугаарыг маань алтан медалийн эзэн авраг мундаг оролцогчийг маань аав нь хөөлхнөө гэж өхөөрдөм хөөрхөн охиноо өвдөг сөгдөөд л эрхлүүлэн шүү дээ. Аавын амин хайраа. Алаа зантай хөөрхөн охин маань ам хувраагүй шулганаж ая голгүй бүжиглэж хотгор газрыг холцортол ингэр газрыг илтлэн бүжиглэх хоббитэй шүү дээ. За жигсэн ногоотой шүлэнд чихтэйхэн их дуртай дуу маань олны дунд од мэд гялалзаж бусдын дунд бурхан мэд данайсан сайхан жудогийн олимпийн авраг бүх болноо.
За 4-р байранд маань ирж байгаа Дүрлээс хөөрхөн оролцогчийг Төвшинбаатар овогтэй Мөнгөн Сарнай гинэ. Мөнгөн Сарнай охин маань мөнчиг хөөрхөн оролцогч байлаа. Олноос онцгой бусдаас буцгай цэцэг ичэм царайлаг төрсэн цэвэрхэн хөрхөн Мөнгөн Сарнай өнөөдөр 11 сар 20 хоногтой хөөртөн дудаг нэрийг нь Гүнжөө гинэ. Олноос онцгой бусдаас буцгай Гүнжөө маань салхи татуулан сэнгэнтэл тавихад орж ирж байна да. Хөл хурдтай дөрөө чангатай амьдралынхаа анхны тэмцээн гуралдааныг амжилт сайтай эхлэж байгаа аав ээжийн амин хайр алиа зантай хөөрхөн Гүнжөө маань ардын дугаа аялаж уртын дугаа юнгалуулж хип хопоор өглөж химнэл дамжийг нь тааруулан зад бүжигэлдэг хоббитэй бантан бууз гурилтай шүлэн баруун зөмгөө идэх дуртай дүү маань гэр бүлээрээ ширээгийн тайран суугаад л хооллох аз жаргалтай хооллох нь амин хайртай Гүнжөөгийн хобби гэн шүү дээ. Ирээдүйд ардын дугаа аялсан, уртын дугаа уянгалуулсан төрдөө хэрэгтэй төмөндөөн алдартай тончиг мундаг доктор профессор бүсгүй болно. За 3 дугаар үеийн дүүнрийг маань хошуучлаад л яста хөл хурдтай дөрөө чангатай хөөртэйхэн баяртайхан жиж яваа хөөрхөн энэл оролцогчийг инх магнай овогтой инхлүүн гинэ. Авьяаслагч гэж ихтэйхэн авхаал самбатайч гэж чихтэйхэн янзын мундаг суперод бол энэ удаагийн дугаарын маань эрч хүчтэй оролцогч инх магнай овогтой инхлүүн дөө маань 10 сар 14 хоногтой бөмбүүлээ гэж хөөртөн дуудалдгаа борко гэж өвөө нь харин дуудана. Өвөө эмээгийн амин хайр өөдөсгөн хөөрхөн бөмбүүлээ охин өнөөдрийн тэмцээний маань мондог суперод алтан медалийн эзэн байлаа. За дууд бол бүжиглэн дургуун өрүүл харин хүнийг өндөр дуугаар загнадаг аа. Хот инээ хонгорхон хөөрхөн охин маань хүн болгонтой 6 ахуулж поз авна. Гар барин мэдчлэх бас гайгүй мондог хоббитэй гин шүү дээ. Банан, бантан, гурилтай шүлэн дуртай дуу маань дүүлэм хорвоог уяртал дуусан дуучин бүсгүй. Энэ хорвоогийн эгэлгүй мондог эмч доктор профессор болно гин. За 2 дугаар байранд маань за зүүн жигүүрээр ста зүүргэн мондог хурдалж аваа 2 хөөрхөн оролцогч маань байла. Энэ 2 хөөрхөн оролцогчийг Баясгалангийн Балжин юм Зориг Баатарын өрийн сарнаар маань байла да. Ээдээ хөөрхнүүд шүү дээ. Яста өрийн сар Балжин юм 2 маань хурдалж явнаа. Энэ 2 маань тоолбол нас чацуудаа төөлбөл бие чацуудаа. За 2 хөөрхөн тамирчин маань ястаа л нэг хөл гарынхаа хурдыг шалгаад уралдан тавьж авнаа. За ингээд хөөрхөн 2 тамирчин маань өстө гараанаасаа гарan барин эзэг жирэтл тавьсаар хоёулаа зэрэгцээд ороод ирлээ. Хөөрхөн 2 тамирчны маань Зориг Баатарын өрийн сар охиноо алдаршуулан магтан дуудъя. Өрийн сар дуу маань өнөөдөр 11 сар 3 хонож байгаа аав ээжийн амин хайр алиа зантай хөөрхөн оролцогчтой. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн огтоос маань хамгийн хөвгөлтэй, хамгийн гангаан, хамгийн дэгжин хайр худлаан оролцогч байлаа. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай оролцогч Зориг Баатарын өрийн сар дуу маань 11 сар 3 хоногтой Сарко гэж хөөртөнд дуудалдаг. За үнэхээр сар болсон хөөрхөн охин маань ардын дугаа аялах дуртай, уртын дугаа уянгалуулах дуртай, хип хопоор өглөх дуртай химнэл дамжийг нь тааруулаа бүжиглэх хоббитэй ам хүрээгүй шулган нь аял явбал бүжиглэж байдаг хөөрхөн авьяаслаг мис маань баншин дүнхээр дуртай бантангаас бол буцахгүй зутанг бол өстой зугаатай гэх чинь уух дуртай шүү дээ гэн ирээдүйд шинэ Монголын шудраг хуульч чихээ гутгийн залгамж халаа шүүгч хуульч бүсгүй болон гялалцнаа. За ингээд төөнтэй зэрэгцэн ирсэн дангар алхаата далаавангийн өндөнгөөгөө далмурон дарсан гизэгтэй даанчиг сайхан төрсөн хөө тэргэн дотроо багтаж ядсан тентэр тунтар давхиж яваа тэнгэрлэг сайхан гэр бүлийн тэнхлүүн зантай хөөл Баясгалангийн Балжин юм авраг маань байлаа. За Балжин юм авраг маань 10 сар 8 хоногтой аав ээжийн Батка алиа зантай хөөрхөн бажуухай. Хөөрхөн бажуух маань хөл хөнгөн дөрөө чанга давхиж авна. Олноос онцгой бусдаас буцгаа бусдын дунд бурхан мэт бомбайтас сууж олны дунд од мэт гэлцэх хоббитэй онтгорхон бажуух маань бүх зүйлийг сониучрхан шинжлэх дуртай. За бас машин барай салхи татуулан давхтаа. Аавынхаа машинд ээжийнхэн үр дээр суугаад аялгууд тугаан гуруулаан дуулаад алтан шар замаа аялгуулад их хотынхоо хөгжил цэцгэлтийг хараад игдүүтэй хүү
сэнгэнтэл тавих хоббитэй да. За олон төрлийн зүйлийг бондойтл амжуулнаа. Зүгээр ирсэх үзүүлгээ нарчин унган босгон шинжилэн судлан өглөн дуулан оролцсон барилдан ноцолдон хөндийг өргөн хүчийг үзэн 6 ахуулан шатар даам нүүчгдэг шатрын цадгар хүүдээ ёстой шаг хийсэн мундаг тамирчин маань бол олон төрлийн хоббитэй ондгор тамирчин маань балжины мавраг маань байгаа. Гомонтой хургийг сорж байгаад базаж байгаад цацаж байгаад өөрөө самарт идэх дуртай. Ирээдүйд найранд 10 дуутай наадамд 10 даваатай цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон нэвжээг зөнгөж төмөн голдныхоо ухаан донд хэрээдүм сайхан басан авраг энэ удаагийн дугаарыг маань ганган хөрхөн гард магна маань 3 дугаар байранд ирлээ. За ингээд 2 хөрхөн тамирчны маань араас 4 дугаар байранд дүрлийтэл давхиж яваа. 90 жилийн баян хотод эрэг жилийн төрөө магна эрхэмсэг ганган энэл хөрхөн оролцогчийг ягмар сүрэн авахтай сэцэн гинэ. Сэцэн охин маань бол амьдралынхаа анхны тэмцээн гуралдааныг үнэхэрийн авхаарчтай самбаатай хацтай одтой авьяастай оролцож байгаа агуу мундаг оролцогч авраг бяцхан тамирчин маань байгаа. За ягмар сүрэнгийн сэцэн охин маань Азийн бөмбөлөг сугалсан гацтай мис одтой мис хамгийн гоё бужиглаж хилдгийн шилдэг бужигтнаар шалгарсан авьяаслаг охин австралиан бүлэг уралдаанд амжилттай оролцсон авийн мундаг охин байгаа. 11 сар өнөөдөр хүрч байгаа. Хөгжил хөөрийн дээд болсон хөөрхөн бяцхан охин маань хөл хөнгөн дөрөөжин хөөртэйхэн баяртайхан давхиж явна да. Аавыгаа 99 оны 99% дөрөөсөн авхаарчтай самбаатай хөгжилтэй хөөртэй баяртай баясгалантай бяцхан хөөрхөн сэцэн охин байгаа. Бүжин туулаа гэж хөөртөн дууддаг да. Бүжин туулаа маань өдөржин өмдөө цавтал мөлхөөд хөөртөм хөөрхөн хүн болгонд руу хараад хайр цэцруулаад хөөрхөн гिच нинээд алтансаа хоббитэй. Бүжиглэн жүжиглэн алгаан даших үнэхээр их хоббитэй. Аав ээжийн амин хайр маань брокколитой шүл, бантан, будаатай хуурга. За аав ээж хоёртойгоо ерөн сэмхэн хаяахан мундаг сайхан ресторанд хооллох дуртай. Хоолны газруудын гамттай сайхан хоолыг хот энийгээд энэ тентхийг хараад игдүүдээ чинь ээж автагаа хооллох энэ хөөрхөн охины хобби гэх шүү дээ. Ирээдүйд алтан гургалтай шиг дуучин ардын жүжигчин бүжигчин урлагийн од болон гялалцнаа. Хорвогийн хамгийн жаахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Энэ удаагийн дугаарт оролцсон ихтэй хөөрхөн 5 тамирчдаас маань хамгийн түрүүнд Адхуугийн их хот дөө маань ондойтл гараанаасаа гарлаад австралиан мөлхөө уралдаанд анд олон найзуудаагаа өшөөчилж энэ удаагийн дугаарыг маань ихтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарсан эрч хүчний од болсон их хот хөө маань инээд алтцаар 1-р байранд ирлээ. 2-р байранд бар мөнх толгой авахтай мөнх хүслэн дуу маань орж ирж байна. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хямбарлаг, мөнх хүслэн дуу маань бандгархан хөөрхөн ботоо джентльмен сайхан залуу өргөмжлийг авсан. Ирээдүйн эрхэмсэг генерал од хөө маань бандган 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань алтан гэрэл авахтай бэлэгт дуу маань орж ирж байна. За бэлэгт авраг маань бол энэ удаагийн дугаарт оролцсон ихтэй хөөрхөн найзуудаа хамгийн түрүүнд хошуучлан дагуулan ирсэн хайр булаан удирдагч байлаа. Царайлаг, мираалаг, нуруулаг, юндан гөгөө сайхан залуу маань цагийг эзлэх ирээдүйн их авраг маань 3-р байранд годоггүйхэн давхаад ороод ирлээ. За 4-р байранд маань Соёлбаатар авахтай Амин Эрдэнэ дуу маань орж ирж байна. Амин Эрдэнэ охин маань авийн олон маамандараас авхаалчтай самбаатай уралцаж энэ удаагийн дугаарыг маань хөөртөм хөөрхөн царайлаг бяцхан мис салдрыг авсан. Ирээдүйн их хот энэ удаагийн дугаарыг маань ирч хүчтэй тамирчин маань 4-р байранд дүрлийтэл давхаад ороод ирлээ. За хайргийн тавд элэг дөрвөөрөө мөлхөн байгаа эрлэг хөөрхөн цэргээ алдаршуулан магтандууд янил хөөрхөн эрлэг цэрэг маань Отгонбаатарын ханган авраг маань байлаа. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг, магнайлаг, манай хөөрхөн ханган авраг маань энэ жилийн баян хотод ч ирэх жилийн төрөө магнай, сүүл мушгин, сүрхий хурдан элэг дөрвөөрөө мөлхөн яваа эрлэг хөөрхөн цэрэг маань дэндүү хөөрхөн тэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан залуу байгаа. Ингээд дэлхийд алдарших сайхан залуу ханган авраг маань элэг дөрвөөрөө мөлхөлсөөр энэ удаа айргийн тавд арлаа.
За дараагийн 4 тамирчдыг маань хушуучлаад отхон сүрэн авахдаа оюун бэлэг дуу маань ястаал нэг сум шиг тавьж явна да. Сумаа сум. Энэ удаагийн дугаарт оролцсон гэгтүүтэй хөөрхөн 13 тамирчдаас маань мөлхөө уралдаандаа яста хамгийн түрүүнд сум шиг тавьж яваа. Аав ээжийн амин хайрайлаа зантай хөөрхөн оролцогч отхон сүрэнгийн оюун бэлэг дуу маань царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, ямарлаг, бандгархан хөөрхөн ботоо мисээр шалгарсан 1-р байранд ирлээ. За 2-р байранд маань Сэрк Хажи Аружан охин маань ирж явна да. За мөн л яста маш хурдан тавьж явна да. Хөл гарынхаа хурдыг шалгаад хөөртэйхэн баяртайхан жийж яваа Аружан охин маань олон хөөрхөн охтоос маань алтан медалаар ингрэм билаж үзэгслэнгаа хөөрдөм хөөрхөн мис алдрыг авсан хөл хурдтай дөрөө чангатай хөөрхөн оролцогч Аружан 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань Төвшинбаатар охтой Мөнгөн Сарнай дуу маань орж ирж байна. Мөнгөн Сарнай дуу маань мөнчг мундаг оролцогч байлаа. Олон хөөрхөн охтоос маань ондайсан бондайсан цагийг эзлэх ирээдүйн их авраг царайлгийн туйл болсон Мөнгөн Сарнай маань хөөрдөм хөөрхөн монголжингаа мисээр шалгарсан 3-р байранд ороод ирлээ. За 4-р байранд маань хамгийн ганган, хамгийн дэгж, хамгийн дүлгэн, хамгийн хөгжилтэй, хамгийн оролцогч Баярын хэн мэдэх дуу маань үлдэж байна. Энэ жилийн Баян хотод эх жилийн Түрүү магна их жахтайгаа сууж байгаа энэ л хөөрхөн дуу маань олон хөөрхөн тамирчдаас маань үнэхэрийн хөөрхөн үзэгслэн төгөлдөр ханхуй алдрыг авсан хөөрдөм хөөрхөн бяцхан оролцогч байлаа. Энэ жилийн Баян хотод эх жилийн Түрүү магна Баярын хэн мэдэх дүүдээ дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. За ингээд дараагийн 4 тамирчдаас маань Мягмар сүрэн авахтай Сэцэн их магна авахтай инхлөө нар маань яста гараанаас гарan баринаа за гайхалтай их чинь хурдан тавьж явна да. Энэ л хөөрхөн 2 тамирчин маань тоолбол нач цоо төөлбөл бийж цоо сэргэлэн турсан сэдгэр тамирчид сэтгэл татам царайлаг тамирчид азтай одтой хиймэртэй тамирчид авхаалт самбааны дээд тамирчид авраг бицхан хөөрхөн оролцогчид байлаа. За ингээд Мягмар сүрэнгийн Сэцэн охин маань азийн бомблог сугалсан азтай Сэцэн, одтой Сэцэн, авьяаслаг шилдгийн шилдэг бүжигчин Сэцэн дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран царайтуулах гоо охин байгаа. За ингээд Сэцэн маань 1-р байранд ирж антанта зэрэгцээд их манлаа инхлэн охин маань орж ирж байна да. За ингээд инхлэн охин маань яста хаанаас нь чарсан халахын сайхан үзэгслэнгаа жирвэсэн хөмсөгтэй жимсэн улаан оролдоо чихтэй янзын монголжингаа байгаа. Хамгийн гоё бүжгэлсэн шилдгийн шилдэг бүжигчэн хөөрдөм хөөрхөн авьяаслаг бяцхан мис байгаа. Ингээд 2 хөөрхөн тойн урдаа ороод халбаатайхан 1-2-р байранд ороод ирлээ. За ингээд 3-р байранд маань баясгалан авагтай балжины авраг маань орж ирж байна. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч маань балжин юм дуу маань илаа. Сингэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжиг эзэгнэж төмөнгөлнийхөө уухайн дуун дэвих ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарыг маань ганган хөөрхөн гард магнаа супер род хөө маань сүрхийн мундаг гялалцсаар ороод ирлээ. Баясгалангийн балжин юм 3-р байранд орлоо. Баяр хүргье. За ингээд 4-р байранд маань Зоригт Баатар авахтай уран сар дуу маань сүүл мушкадл сүрхийн мундаг орж ирж байна. Хөгжил хөөрийн дээд болсон хөөрхөн бяцхан оролцогчдоо. Үргэлжил инээд алдсан хөөрдөм хөөрхөн мис шүү дээ. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэтулах гоо охин маань дүрлийн идэл 4-р байранд ороод ирлээ. За ингээд хөөрхөн бяцхан тамирчдын маань 3 дахь тэмцээн Азийн бомблог суглах тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаарт оролцсон гэгдүүтэй хөөрхөн дүүнер маань их хурдтай, хүчтэй, авхаалчтай, самбаатай, азтай, одтой, хиймэртэй хөөрхөн хүүхдүүд хүрэлцэн гэрж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байгаа. Бяцхан хөөрхөн тамирчид маань яг одоохондоо тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдэхгүй ч гэлээ. 10, 20, 30 жилийн дараа аав шигээ, ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсон 13 бяцхан тамирчдаас маань ямар азтай, одтой, хиймэртэй аавын хүү, ээжийн охин Азийн бомблогоо суглаж азтай, одтой, хиймэртэй байгаагаа харуулах нь харцгаая. За ингээд 13 тамирчид маань Азийнхаа бомблогийг суулгахад бэлэн
бэлэн болоод байна. За ингээд хөөрхөн бяцхан даагнууд маань Азийнхаа бөмбөлөг рүү урагшлаа. Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд Мягмар Сүрэнгийн Сэцэн охин маань мөлхөж очоод голоос нь суулаад авчиж байна да. Энийг л аз од гэхгүй бол юуг аз од гэх вэ? Ингээд аз од нь алхандаа гэсэн авхаачтай самбаатай төрсэн аавын хартай амин эрдэнэ ээжийн хартай инхри эрдэнэ олсон Мягмар Сүрэнгийн Сэцэн охинд амьдралынхаа дурш дандаа азтай одтой хиймартай амьдрахын үлзэтэй сайхан гэрүүлийг хөөрдөм хөрхэн Сэцэн охиндаа өөдөөд нь өргөн нөвшүүлье. За ингээд манай нэвтрүүлэгт оролцсон манцуутай хөөрхөн 13 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг амжилттай суглаж азад хиймраа үзлээ. Дараагийн тэмцээн бол бүжгийн тэмцээнээр үргэлжилнэ. Зааварлаж мөлхөж азаа утсан ухаантай сэргэлэн цаваа төрсэн дүүнэрийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон ихтүүтэй хөөрхөн дүүнэр маань их гоё бүжиглдэг сэргэлэн цаваа авхаалжтай авьяастай мундаг 13 тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлж манай нэвтрүүлгийг зарин ирсэн байгаа. За ингээд хөөрхөн тамирчтай маань алтан гэрлийн бэлэгт мөнх тулгын мөнх хөслөн од хүүгийн инх од соёл баатрын амин эрдэнэ отхон баатрын хангай баярын хим мэдэх отхон сүрэнгийн оюун бэлэг сэрэг хажи ариужаан Төгшин баатрын мөнгөн сарнай Мягмар Сүрэнгийн Сэцэн Баясгалангийн Балжин ям их магнын инхлүүн Зоригт баатрын өрийн сар гэсэн 13 тамирчид маань авхаалт самбаа хурд хүчээс сорж амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцлоо. За ингээд гундад цэцэг эхчүүдээ та бүхэн хүүгийнхээ охиныхоо хөгжилтэй хөөртэй дурсгалтай дурцгалтай энэхүү сайхан мөчийг нь манай манцуутай тамирчин нэвтрүүлэгтээ маань заавал мөглүүлдээгээрээ 10-30 жилийн дараа аавшгээ ээжгээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. Нэвтрүүлгийн маань өвөө таалга үргэлж нээлттэй байна. За ингээд 8-11 сартай мөлхөж байгаа манцуутай бяцхан тамирчтай өдөр бүр өвөө таалга нэгээд хөөрдөм хөөрхөн хүүхдүүдэд урин залж байна. 9908 25 тэг гэсэн холбоо бариараа 9908 25 тэг гэсэн утсанд холбоо бариад хөөрхөн бяцхан тамирчтай манай нэвтрүүлэгт оролцуулаарай. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон 13 тамирчдаас маань хамгийн гоё бүжиглсэн шилтгэн шилдэг бүжигчин бол их магна өвгтэй инхлүүн дүү маань илаа. Инхлүүн дүүдээ баяр хүргье. За мөн гоё бүжиглэж шилдэг бүжигчнэр шалгарсан сэргэлэн цаваа авьяаслаг тамирчин бол Мягмар Сүрэнгийн Сэцэн охин маань илаа. Ингээ шилдэг бүжигчд болох Сэцэн инхлүүн нартай баяр хүргье. Бүх тэмцээнд оролцож мундаг бүжиглсэн авьяаслаг бүжигчтэй аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөөж байна. За ингээд манай нэвтрүүлэг 3-4 дугаар хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурд байрлах My Little Pony гэдэг тоглоомын төвтэй сүүлийн 8 жилийн турш хамтран ажиллаж байгаа. За My Little Pony тоглоомын төв маань Улаанбаатар хоттой хамгийн том метр квадраттай 1000 олон төрлийн тоглоомтой хүүхдийн цэвэрхэн 0-тай гаднаа машины цогцол маш ихтэй маш гоё тоглоомын төв бол My Little Pony тоглоомын төв маань байгаа. Улаанбаатар хоттой бол хамгийн том метр квадраттай хамгийн олон тоглоомтой хамгийн гоё тоглоомын төв бол My Little Pony тоглоомын төв маань байгаа. За ингээд 3-4 дугаар хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурд байрлах My Little Pony тоглоомын төв маань өдөр бүр 10 цагаас оройн 19 цаг хүртэл таалга нэгээд өхөрдөм хөөрхөн хүүхдүүдэд урин залж байна. За манай тоглоомын төвд хүрэлцэн ирж бяцхан хөөрхөн тамирчдынхаа алжаалыг тайлж хөөрхөн тоглоулаарай. За ингээд нэвтрүүлэгт оролцсон 13 тамирчтай аз жаргалын дээдийг хүсэн өрөөгөөд амьдралынхаа турш азтай одтой хиймартай авхаалчтай самбаатай байж тэр дэлхийн олимпийн олон аваргууд төрөх болтугай гэсэн сайхан өрөөлөөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.
Хүндэт аав ээжүүдээ, игдүүтээ хөөрхөн өрсүүдээ. Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үүд хаалгаа нэгэд байна. 3-4-р хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурд My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн тохтой, цэмцгэр том олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагс волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн нойлтой, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцсон ихтүүдийн хөөрхөн тамирчдаас маань ирж хүч авхаалт самбаагаараа 1-р байранд орж алтан медалаар грэмилаж ихтүүдийн хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарч байгаа од хүүгийн инх оддүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж аавын олон мамуунараас авхаалт самбаахур төчээрээ алтан медалаар грэмилаж байгаа айдаа мундаг оролцогч үнэхэрийн хөөрхөн үзэгслэнгоо мис охиноор шалгарч алтан медалаар грэмилаж байгаа Сэрэг Хажи Аружан дүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн авьяаслаг, хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогч шилдгийн шилдэг бүжигчин өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис алтан медалаар грэмилаж байгаа авраг мундаг охин их магна авагтай инхлүүндүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтээ хөөрхөн оролцогч жирвэсэн хөмсөгтэй жимсэн улаан хацартай жигтэй янзын монголжингаа оролцогч хөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мисээр шалгарч байгаа Соёл Баатар авагтай амин эрдэнэдүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Бяцхан мистэй баяр хүргэе. Аавын олон мамуунараас авхаалт самбаахур төчээрээ айргийн тавд хордолж хүрэл медалаар грэмилаж өхөөрдөм хөөрхөн монголжингоо мис өргөмжлөлийг авч байгаа Дүвшин Баатар авагтай мөнгөн сарнаа охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Монголжингоо мистэй баяр хүргэе. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, хөгжилтэй, хөөртэй, хөөрхөн бяцхан оролцогч гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдрaan цоройдуулахгүй охин Зариг театрын Урин сар охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн оролцогчдоос маань хамгийн азтай, хамгийн одтой, хамгийн авьяастай, хамгийн оролцогч бол Мегмар сүрэнгийн Сэцэн охин маань байлаа. Азийн Монголыг сургуулсан азтай мис, одтой мис, авьяаслаг шилдгийн шилдэг мис, дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших охин Мегмар сүрэнгийн Сэцэн охиндоо Азийн Монголыг авьяаслаг бүжигчний тусгай шагналууд бэлэг медалийн хамт гардууллаа. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн хөвгүүдээс маань хамгийн дүлгэн, хамгийн тайван, хамгийн хөгжилтэй хайр булаан оролцогч баярын хэн мэдэх хүү маань үнэхээр хөөрхөн үзэгслэн төгөлдөр ханхуу алдрыг авч байна. Үзэгслэн төгөлдөр ханхуудээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Баярын хэн мэдэх баяр хүргэе. Аавын олон мамуунараас авхаалт самбаахур төчээрээ амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцож айргийн тавд хурдалсан царайлаг, миралаг, нуруулаг, юндан гөгөө сайхан залуу алтан гэрлийн бэлэгтдүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Юндан гөгөө сайхан залуудаа баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж, анд олон найзуудаа авторалын мөлхөр уралдаандаа хөшөөчилж, алтан медалаар грэмиласан аавын мундаг охин, царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг, бондгорхон хөөрхөн ботомисээр шалгарч байгаа отхон сүрэн авагтай оюун бэлэг охиндоо алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Авраг мистэй баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань игдүүтэй бяцхан оролцогч
Ирчтэй хүчтэй тамирчин бондгорхон хөөрхөн ботоо джентльмен сайхан залуугаар шалгарч байгаа. Мөнх тулга авахтай мөнх хөслөндүүдээ биелэг медалийн хамт гардуулж байна. Бондгорхон хөөрхөн ботоо джентльмен мөнх хөслөн баяр хүргье. Энэ жилийн баян хотод ирэх жилийн түрүү магнаа. Дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд нэр алдран царай тулах сайхан залуу Отгонбаатарын хангай хөдөө бэлгэн гардуулж байна. Дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд алдарших хангай аварга баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, хөгжилтэй, хөөртэй, хөөрхөн бяцхан оролцогч, баясгалан авагтай, балчин юм дүү маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж, анд олон найзуудаа авторалын мөлхөөр уралдаандаа хушуучилж, бэлэг медалийн хамт гардуулж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж, төмөн олныхоо уухайн дүн дэвэх, ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнаа. Баясгалангийн балчин юм гард магнада баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчдээ Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар руугаар өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос ихтүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харвсан сумшиг өнгөрөхөд алтрай жаахан дуунар маань сурагчд болсон байна. 20 зуныг одоход хонгор жаахан дуунар маань оюутан бацгаасан байна. Нэг л мэдхэд 30 намартай залгаж нэр алдран царай тулсан залуу салцгаан эсгэрэн шүүгэх 40 өвлөг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээж гисэн эрдэмтэй номтой залуу сайцгаана. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дөрсөж хөөхрөн инээж баясцгаах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань том болсон ч өн хоочид Манцутай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Тэв дэлхийд нэр алдран царай тулсан тамирчидын хотод барилга бөхчүүд үзэсгэлэн монголжинго охид үйлэн дурам өгөнцсөн олон алдартангуудаа орчлонгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баяртай үзэгчдээ баяртай.